Long time no see. Хүслээ in the building. Oh, that was cringe. That's a cut. Бүгдээрээ хай сүүлийн бичлэг орсноос хойш бараг 2-3 сар болсон юм уу? TikTok гэдэг дээр намайг ингээд өдөр тутмынхаа нүр будалтын бичлэгийг хийгээчээ гэд айгүй олон комент орж ирчихсэн. Daily makeup-ийн бичлэг хийж байна. За юу ч шилээ. Daily makeup-ийн бичлэг зүгээр л миний л хийдэг makeup болохоос биш. Ер нь бол би тэгээд амар лагмаг нүрэ буддаг хүн биш. Зүгээр яг өөрийнхоороо будчихдаг. Бүр өмнө нэг TikTok дээр makeup-ийн бичлэг хийжсэн. Тэрнээс бол шал өөр болсон. Тэгвчсэн хамгийн ихэнд линд дэгвэн. Тэгээ миний линд. Би ер нь сүүлийн үед гадуур нэг шилдэ явахгүй байгаа. Гэртэл шилээд үж байгаа. Тэгээд энэ болохоор амар том линз ахгүй юу? Ингээд нүдийг амар том болгодог шууд. Бүүм ингэдэг. Ядлайн харж байгаа юм. Та-да. Яа нүд. Окей. Би ер нь бол ингээд арьсаа бэлтцэн хамаг юм түрхэд одоо шууд кремэ тавьчихъя. Энэ кремэг ашигладаг. Тэгээ энэ ингээд дуусч байгаа тэгээ шууд энэнгээр нь ингээд түрхэд байгаа би. Ингэж түрхэд ингээд. За энэ болохоор бас саяхтай нэг брендинг спонж байгаа. Ингээд хамгийн гол нь маш сайн бленд хийх хэрэгтэй. Маш сайхан бленд хийгдсэн. Тэгээ би ерөөсөө ингээд консилер ашигладаг. Ингээд нүрээ кремчээ дараагийн степ нь шууд setting spray ашигладаг. За үуйчсан setting spray нэг иймэрхүү зайнаас дор хаяж 10 удаа цацах хэрэгтэй гэжээж ингээд мейкап чинь яг ингэж барьцалтаж ингэж үлддэг гэсэн шүү. TikTok үзсэн. За одоо хамгийн чухал part. Хацсныхын дараагаас нь дараагийнхаа степ руу орох хэрэгтэй. За дараа нь болохоор ийм шахмал пудер ашигладаг. Өмнө нь би дандаа Novage-ийн паудер ашигладаг байсан. Тэгээ энийг ашиглаж байгаа шалтгаан нь болохоор би зөвхөн Novage-ийн паудрыг алгуулгацсан юм аа. Окей. Одоо ингээд бүх нүрээ бүхэлд нь сайхан паудертай дүгнэ. Би юм жоохон ийм ялгаар мейкапын дургу жоохон тостогдсон юм шиг харагдаад бидэг. Тохон гол. За дараагийн степ нь болохоор шууд гэрэл сүдрээ тавина. No. Only сүдэр. Гэрэл тавьдаг. Гэрэл яг хамраан дээр л тавьдаг. Тэгээ миний хэрэгэлдэг сүдэр энэ бараг дуусж байгаа. Ийм багсаар тавьдаг. Бистэ яг багснууд яг юу тавьдгийг мэдтгүүлдэ зүгээр мэдрэмжээрээ тавьчихдээ. Би болохоор энэ шанааныхаа доотлоор нь ингэж тавьдаг. Тэгээ ингэж зүйлээ. Jawline. Jawline байхгүй л тээ. Дараа нь духа. За ингээ хөнгөн тавьчихна. Энэ талын сүдэртэй эндээс нарч сууд болохоор энэ амар тод харагдаад байх юм. Тэгтээ үгүй шүү. Хоёлаа адилхан байгаа. За тэгчингүүтрээ ийм багсаар хамарныхаа сүдрийг тавьдаг. Би яг үннийг хэлэхэд хамарны сүдэр тавьж чаддаггүй. Зүгээр л мэдрэмжээрээ л усчихдээ. Ингээд хүний нүрийн хэлбэр тохирсон хамарны сүдэр мөдөр гэж байдсан билээ л дээ. Тэ? Ахмаагүй би өөрөөр тавьчихсан. Тэр нөгөө нэг TikTok дээр нэг охин мэдсэн шүү дээ. Хамарны сүдэр ямар том юм гэсэн. Guys, би мэдэн шүү дээ. Би тавьж байгаа шүү дээ. Тэр өх амар хөөр хүн. Тэгвэл одоо нэг хамааныхаа уртлыг ингээд шонтой ойлгож байгаа юм шиг нэг зураас бодоо. Ингээд сайн уусахгүй болохоор бүр ингээд зурцсан амар obvious байгаа гэдэг юм лээ. Харагдчихна. Хамартай л шүү дээ. Хамартай л мөн үү? Тэгээ тэннийхээ энэ цагаан өнгөөр нь зүгээр хамааныхаа энэ урталт нь тийм голоор нь жохоо ингээд явуулцдаг. Та-даа! Блок дараагийн степ нь blush. Тэнгүүд би одоо blush холыг яг энэ дээрээ тавьдаг. Яг жоохон нүдийнхаа доотлол руу оруулж өгөөд. Oh, it's too much. Тэг жоохон ихтүүлчих юм бол зүгээр ингээд
Араараа уусгачих. Би бүр ойрт бичлэг хийхгүй яг илэрээд байна. Одоо ингээд та нар харах юм бол миний зүүн нүдний давхраа ингээд орсон, баруун нүдний давхраа гарцсан байхгүй юу? Яагаад гэвэл мэдэхгүй. Тэнгүүд хизээ миний давхраа ирэхийг мэдэхгүй байна. Тэнгүүдээ шууд давхраа наач. Бүрээ тэтгэв маа. За ингээд үтсэн. Давхраа наацсан. Жон төстөлж байна. Одоо шууд хөмсгөө бод. Лорелийн имарнд ашигладаг. Хөмсгөө би ер нь зурна гэхээс илүү жоохон тодруулцдаг гэх юм уу? Одоо ер нь ингээ харагдах мал уртл нь юм жоохон юу байгаад. Шинхэн. Тэгмээд уртлыг ингээ битүүлдураад арчл руу ингээ жоохон урцгаад турч. Самарн самж. Тэзаа. Яг зүг болоо. Одоо шууд нүд рүү гарна. Бийон. Тэнгүүд миний эргэлдэг тийм ийм өнгөнүүдтэй. Улаанбаатар энэ гэхдээ бичэн мөчг арилчжээ. Ийм багс авч агаад энэ хоёр өнгийг ашиглаад ингээд нүдээ бүхэлдэн юу ачна бодчихно. Араас нь ийм багс авч агаад энэ гурыг холио зөвхөн нүднийхээ энэ доотлын хэсгийг нь дөрөв. Ингээд товшоод бодчихдаг. За ардаас нь болохоор хамгийн том багс авч агаад энэ доотлын хоёр борыг холиод зөвхөн нүднийхээ энэ артлаар нь бодно. Яг ингээд болтон тэнгүүд. За тэнгүүд хамгийн сүүлд нь болохоор нүднийхээ энэ доотлын боддог. Доотлын болохоор саяны доотлын бор өнгөөр бодчих. Өнөөдрийн нар чи ямар сонин нар вэ? За ингээд нүдний ер нь бол тендed болцсон. Тэгээ одоо миний хувьд хамгийн хэцүү хэсэг тэр бол мэдээж контур. Энд ч амар гоё контур. Одоо та нар одоо ингээ үзүүр нь ийм нэрийнхаа. Иймэрхүү урттай сүлдураад одоо тэгээд энийг уршин битүүлнэ. За одоо нөгөө нүдэд зурна. Би зөв контрыг ихэд зурж үзэж байгаагүй. Дандаа их төсөл алдаг. За хоёр контур ийм болсон. Ойролцоод бол за тэнгүүд одоо болохоор мэдээж сурмуусаа бодно. Та нар харж бол миний сурмуус ингээд химтэй байгаа. Mascara volume and light гэдэг. Гэт амар дэрэл гэд ядаг урталдаг молгодог мэдхгүй тэгчихлээ. Гэхдээ энэ юу яад юм бэлээ? Усны хамгаалтгүй юм бэлээ. Энэ будгаар буц үед уйлж болохгүй, уйлах юм бол доотлын сурмуусыг ерөөсөө мартаж болохгүй. Доотлын сурмуулаас заавал бодох хэрэгтэй. Одоо ингээ харах юм бол энэнийхээ сурмуусыг бодсон, энэнийхээ сурмуусыг бодаагүй. Энэ нь болохоор ингээд хамаагүй гоё ийм дэргээр харагдаж байгаа. Одоо нөгөө сурмуусаа бодсон. Одоо ингээд сурмуусаа бодсон. За одоо болохоор уруулаа бодно. Би болохоор ийм Focularin ийм gloss tint түрхдэг. Pink Flash-ийн gloss түрхдэг. Таны контур штэ. Контураараа ингээ харах юм бол би энэ хоёр нүднийхээ голд мэгтэй, энэний доор мэгтэй, энд нэг мэгтэй байхгүй юу? Энэ мэнгнүүдээ тодруулаад зураад өгчүн. Би өөрөө мэнгэнд амар дуртай байхгүй юу? Тэнгүүд энэ талд нь ингээ 3 мянга олчжоод энэ тал нь хоосон. Тэнгүүд энэ доор 1 мянга зурчдаг. Оо мартад. Миний өмсөний энэ дээр 1 мянга байгаа. Энийг бас тодруулна. Тэдэн одоо жинхнээс хамгийн сүүлийн степ. Энийг мэлгээ саяхан манай Rebel-ийн Changwon K-pop World Festival гэх тэр фестивалд орсон. Behind ер нь бол vlog орсон. Тэр vlog-ыг бас үзээрэй. Ийм vlog байгаа. Өө нар ямар голчлоо. Газ бичлэг тусгаж байна. За тэгээ ингээд өнөөдрийн миний daily makeup-ийн бичлэг дуслаа. Ер нь бол өдөр тутмдаа дандаа яг ингэж буддаг. Бичлэг хийж ингээд янз бүрийн юм нэмэж хасаагүй. Тэр ч гэсэн өнөөдрийн бичлэг туслаа. Миний бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Лайк дараад, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр. Баяртай. Аньяа.